За, шинжлэх ухааны танин мэдхийн Од Мөндөр сувгийн Аадар анир нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа болон хөтлөгч Ганс миний би та бүхэндээ бэлтгэн өргөдгөө. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд таашаа. За, нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр төр зогс бүү яар нөлөөлөн аяны хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөр замын маань хамт олон болон чанартай амьдрын урайтай Мортин резиденси хамт олон маань ивент тэтгэгч. За, энэхүү нэвтрүүлэг та бүхэнд маань NTV телевиз болон Од Мөндөр 83.3 107 гэсэн хостолгооноор хүрж байгаа гэдгийг тулгая. За бүгд найрамдах Монгол ард улс нэгдсэн үндэстний үүсэд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд 1945 онд Японы эсрэг дайнд орсноор ингээд нэгдсэн үндэсний төвд талд ингээд бацтай зогссон гэсэн үг. Ингээд дайн дуусна. Тэгээд 46-нд бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр хүсэлтөө гэж анх удаа гаргаж байна. Шалтгаан тэгээд бүгд найрамдах Монгол ард улс бол Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсон. Тэгэхээр Монгол улс бол нэгдсэн үндэсний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг тэр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл ерөнхий ассамблей анхааран үзээч. Биднийг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болгооч гэж. Яг л бид нэг тал шүү дээ. Бид нар дайны эсрэг тий бид одоо тэр фашист, тэр империалистуудын эсрэг байсан гэд. Гэтэл хүлээж авах. 48 онд дахиад хүсэлт илгээсэн бас хүлээж авах. 55 онд дахиад хүсэлт илгээсэн, 56 онд дахиад хүсэлт илгээсэн биднийг авдгаа. Чанкаши тэр үтэ тий тэдний төлөөлөгч нь манайх эсэргүүцээд Зөвшөөрөхгүй байгаадах. Занкер нь 61 оны 10 дугаар сарын 25-нд аюулгүй зөвлөлөөр бүгд найрамдах Монгол ард улс Мавритан хоёр улсыг одоо ахиад хүсэлт илгээхээр нь нэгдсэн үндэсний байгууллагт эсвэл тэр тухай хилцээд улмаар социалист 11 улс дээр нь Энтхэг, Индонез, Ирак, Египт зэрэг 23 орны төлөөлөгчийн хамтран оруулсан тогтоолын төслийг ерөнхий ассамблеийн 26 дугаар чуулганаар хилцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр баталжээ. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэрэг учраас энэ Монголын тусгаар тогтнолын энэ олон 10 жилийн тэмцлийн хамгийн оргил сайхан хүч нэ. Дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. За тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бол дэлхийн 200-аад орн Монголыг тусгаар улс гэдгийг одоо хүлээн зөвшөөрл. Тэгэхээр нэг сайхан зүйл болдог. Бид Олимпиад оролцох хэрэгтэй бол. За тийм. За ингээд 61 онд нэгэнт нүүбийн гишүүн болсон юм чинь 64 онд одоо анхны Олимпиад орж байгаа юм л да. Токиог Олимпиад. Тэгэхээр нөгөө Олимпич болохоор нөгөө 1896 оноос хойш гэдэг үү те. Одоо энэ 4 жилийн удаа зохиогддог чинь. Тэгэхээр чинь 60 эд он чинь баг 70 жилийн турш 4 жилийн зэт зохион байгуулалт явцсан. Алидийн явцсан. Тийм 70 жил бид нар ороогүй гэсэн үг. Тэгээ нөгөө орж болохгүй байсан биз дээ те. Одоо социалист орнуудын юунд гэдгээр орж болохгүйсэн биз дээ. Үгүй социалисттай биш. Манайх ерөөсөө хүлэмж өрөхгүй байгаа. Улс гэж хүлэмж өрөхгүй. Тийм яг тэгвэл нөгөө орох гэхээр бүгд намт хэцээр дуусч ингээд цаад болоодсан баг. Тэ Сталины хичнээн тэр дарангуйлагч хүн байна уу бид нарт одоо юу гэж чинь хилмигдүүлдэг явуулсан ч гэсэн нэг гав байна. Монголыг тусгаар тогтноход үнэхээр хувь нэмэр орсон шүү дээ. Гэтэ ингэж явж чад бүр 61 онд л бүр хүлэмж өрж байгаа гэсэн үг. За ингээд тэгэхээр одоо хамгийн ойрхон олимп бол 64 оны Токиог олимп. За ингээд Токиог олимпиад чөлөөт бүх буудлага дуу гимнастик хөнгө атлетик гэх 5 төрлөөр нийт 21 тамирч оролцож байгаа юм л да. За маах бол медаль аваагүй. Гэтэ эн чинь ямар ч сан анх удаа оролцож байна. Ер нь спортын нэг гоё юм медаль авахтай биш оролцохтой их чухал байдаг те. Гэтэ эндээс нэг юм нь Токиог олимпиас боломжтой байна гэдгийг ер нь бүгдээрээ олж харсан. Ер нь медаль тийм хол биш юм байна гэдэг. За ингээд 68 онд Мехиког олимп Мексикийн нийслэл Мехико хотод болно те. Тэгэхээр маах их судлаад танцмаа. За Мехико энэ бол далайн түвшнээс дэш нэлээд өндөрт байрлалт юм байна. Тэгэхээр өндөрт байна гэдэг чинь хүчил төрөгч сэрэгч нэ гэсэн үг. Тэнц тэгэхээр хүчил төрөгчийн бид нар дутагдалд орж болох шүү дээ гэд. Тэгээд яг үнэндээ яг тийм болсон юм. Марафонд гүйж байгаа тамирчид маш олон тамирчид бариандаж орж чадаагүй шүү дээ. Яг Мехико олимпиад яг үл тэнд үнэхээр өндөрлөг газар оршдог учраас хүчил төрөг сэрэг нь яг үнэн байсан. Тэнгүүд Монголын тамирчид яасан гэхээр отгон тэнгэр уулан дээр бэлтгэлээсэн. Өндөрлөгт гарч байгаа. За ингээд тэнд бол Монголын тамирчид бахардаагүй. Ингээд Монгол улс анхны медаль авч. Тэр бол Жигэртийн мөнх бат гоё мөнгөн медаль авч байгаа шүү дээ. 68 оны тий. 68 он. Тэгээд Дамжин шаргуй, Сэрэдэргуй артаг гэдэг тэд нар хүрэл медаль ингээд 4 медальтай. Нэг мөн 3 хүрэл медальтай ирж. Олимпиад орсон 2 дахь тохиолдол дээр л гэсэн үг шүү дээ тий. Шууд. За тэгээд 72 онд Германд болж байгаа юм л да Мюнхний олимп. Энд баян мөнх авраг бол мөнгөн медаль авна. Бүгдийн ялж чад яриг ингээд яриг чинь бүр үнэхээр тасархай юмтай байлаа шүү дээ. Яриг нь далтын төлөө нөгөө барилдаад ялагддаг. За дараагийн 76-нд Канадад болж байгаа тий.
Монреаль хотод манай 20 дугаар зууны манлай тамирчин зэвгэн ойд мөнгө медаль авч. За тий. За одоо 80 он боллоо. Маах ингээд 3 олимпиад гурваланд нь мөнгө медальтай. Тэ? Одоо авсан төрлүүд нь дандаа бөхөөр яваад байгаа Тийм тийм. бөхөөр явж байгаа. За тэгсэн чинь 80 оны олимпийг хөрөнгөтэй орнууд бойкотлж дээ. Нөгөө эн чинь хүйтэн дайны үе бас ийд байлаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн социалист орнууд л хоорондоо баг үзэж байгаа гэсэн үг байхгүй баг л. Нөгөөд нь оролцохгүй гэж байгаа юм тий. Хөрөнгөтэй орнууд одоо энэ олимпийг бойкотлоод Монгол бол социалист орн учраас орно. За энд маах гайхалтай амжилт үзүүлээд 2 мөнгө 2 хүрэл авдээ. Урд нь зөвхөн чөлөөтөр бид нар медаль авдаг гэсэн бол одоо энэ удаа жудогийн 1 мөнгө 1 хүрэлтэй болт. За. Ингээд 80 оны олимп. Гэтэл 84 оны олимп яаж яхад 80 оных нь Москвад болсон бол 84 нь Лос Анжелес улс таардаг. Тэгэхээр чи одоо нөгөө үс зангидна гэж муухай юм ба шүү дээ. Тийм. Нэгэнт манай олимпийг одоо ингэж бойкотлсон бол социалист орнууд одоо энэ Лос Анжелес олимпийг бойкотлъя гэдэг. Тэгээд социалист системийн 15-аас оролцохгүйг мэдгэж хөөх энд Монгол ус орчиж байгаа байхгүй. Тэнд ямар мундаг тамирчид байсан гэж яг ийд бүр алтын төлөө үзэхэд бэлэн хит тамирч юм байсан. Тэр цаг эргэж олдохгүй гэдэг чинь тамирчид чинь тий. Яг тэр бэлтгэл хандсан тэр нас нь цус нь яг тэр үе эргэж олдохгүй гэдэг чинь. Харин энэ шийдвэрээс болоод 84 онд бүр эд амжилт гарах эдэр залууд бүр дэлхийд танигдсан. Медаль авах боломжтой олон монгол тамирчид ингээд үнэхээр яг эд нас нь өнгөрчиж. Дараагийнх нь 4 жилийн дараа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ингээд сайн ажиллах юм бол нэг статистик харагдаж байгаа. Анхны олимпиад оролцож туршлага суугаад үлдсэн бүх олимпиад нь дандаа мөнгө медальтай. Тэгэхээр энэ дандаа алтын төлөө үзээдсэн гэсэн үг шүү. Тэ. За ингээд 88 оны Сөүл олимп болж байгаа. За одоо болцгоё талцаж ханлаа. Дэлхийн нийтээр. Социалист орнч хөрөнгөтэй орнч хэдүүл талцгаа байл. Энд чинь инх тайвны наадам шүү дээ. Тэ. Яг зорилго нь олимпич өөр юм байж бид нар яагаад ингэж тэгээд 88 оны олимп Сөүлд болсон. Тэ Солонгосын. Тэгээд үнэхээр бүгд оролцсон. Урд өмнө байгаагүй хамгийн олон улсууд хамгийн олон тамирчид. Тэгэхээр өрсөлдөөн бүр гал байсан гэсэн үг. Тийм юм байна. 159 орж 59 ус орж байгаа шүү дээ. 23 төрөлд 237 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тухайн үед шууд рекорд тогтоож. За монголчууд бид уламжлал ёсороо бүгчүүдээ хүлээж. За тий. Ядж яхад 80 оны тэр Москвагийн олимпиас алтан медаль аваад алдсан байхгүй. 13 секунд дутуу байхад манайх мөнгө авцсан байхгүй. Яасан гэхээр адил тав болсон. Давааж байгаа. Яг адил тав. Хүүн манай ангиштэй. Тийм үү. За энэ ч бүдүүдэнд хараад бүгдийн угаасаа бид нар баахт баян гардаг гэсэн. Тав болцсон. Ингээд тэнцээд дуусахад л манай халт байхгүй. Тухайн үе яг чөлөөтийн системээр яг л өмнөх бүгчүүдээ шууд цэвэр ялцсан болохоор. За. 13 секунд хахад зүгээр Мехико 13 секундыг тоолоод үзтээ 1 2 гэл 13 дороо өнгөрч шүү дээ. Тэгэхэд Мехид давааж байгаа. Мехис нь ч нөгөөдг нь хариу Мехигээд ард нь гараад 6-5-аар ялцдаг байхгүй. Ингээд манайх алтыг 13 секунд тий нэг атгажаад алдсан гэсэн үг. Тэгсэн чинь 88 оны олимпиад бүгчүүд тий бас харна шүү дээ. Тэгсэн чинь манайхан ямар ч медаль байдгүй. Чөлөөтөр медаль байхгүй. Жудоогоор медаль байхгүй. Тэгсэн чинь нэг гоё юм болоод. Боксийн тамирчид маань 3-3 тамирчин хүрлийн төлөө гараад ирдэ. Яа 88 оны олимпиадээс тий. 3 тамирчин. Шал ондоо төсөөлөг байсан салбраас нь тий. Гэтэ яг хөө мэдээж байсан л бах л та. Зүгээр ер нь яг оролцох эрх мэрхээ авна гэдэг чинь бол тий тодорхой хэмжээнд амжилттай байсан үе. Дэлхийд бол данстай болсон байсан. Энэ хідэн тамирчид маань 84 онд хэрв Лос Анжелес олимпиад оролцсон бол ер нь алтан медаль баг авчих байсан болов уу гэж угаасаа одоо хүртэл ярьдээ. Тэгэхээр бас нэг гів энтхэн гараад ирсэн юм биш. Ер нь мэдчихсэн. Яг спорт сонирхогчд. Гэхдээ л бид нар нөгөө уламжлал ясаараа бүгчүүдээ хараадсахгүй. Тийм л юм байна л да. Өмнөх жилүүд нь угаасаа аваад яваад байсан юм жаргахгүй шүү дээ. За ингээд 54 кг-д алтан уяг гараад ирч. 60 кг-д нэргүүн инх бат гараад ирч. 63 кг-д алтан сүх гараад ирдэг байхгүй. Хүрлийн төлөө. Тэгсэн 57 кг-ийн жинт өрсөлдсөн манай тамирч амар жаргал гэдэг тусаа. Хэрэг түүний тоглолтыг лөөрдөг бол бүр 4 тамирчин гарч ирэх байсан. Бас лөөрд болсон байхгүй. За ингээд 54 кг жинт оролцсон тэр хүрлийн төлөө гарч ирж байгаа алтан хуйг болохоор 18 настай. Алтан жал. Энэ бол тий. Бүр үнэхээр ховор тохиолдол ийм жоох хөвгт те. Угаасаа гэхдээ монголчууд мэдчихсэн. Алтан хуйг л хамгийн залуу хүн ч гэсэн хамгийн ирээдүйтэйгээд Монголын тэр юу тог нөгөө бишээ бамбар буухайлдаг шүү дээ нөгөө тамирчид. За тийм бүр олимпийн тэр бамбар буухайлдаг үү. Тэгэхэд алтан хуйг буухайсан шүү дээ бүр. Нөгөө тэгвэл яа харахгүй юм те. Анхаарал орж исэн тамирчин юм байна.
Тий. Хэрваргийн тамирчин барьж явахгүй шүү дээ тэр чинь. За цаа чи ингээд хүрлийн төлөө гараад ирж. Тэгсэн Таиландын бокснд яг тулж тий. Тэгээд тоглолт дууслаа. Энд чинь нэг 5 шүүгч тий. 3-ын саналыг авахд л тэгээд шууд хүрлэх гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь яг тоглолт дуусаад багш бол хэлж маа тасаржуулагч тий. За миний хүү ялсан гэд. Алтууйг багш хэлж байгаа. Алтууйг нөгөө багш нь алтууйг, тамирчин алтууйг байхгүй. Оо тийм үү. Нөгөө банд багшийн үе юм уу тий бас. Ер нь бол тийм баг тий. Тэгээд яасан ч шүүгч нар 5-0-оор нөгөө Таиландын тамирчин өгөөд Таиландын тамирч тэрнгөөр гүүгээд хайраагаад тест бөөн баяр. За нөгөө алтан сүх маань ч гэсэн хүрлийн төлөө тэгээд үзээд бараг одоо ганцхан үлдсэн. Нэргүй их бат. Хэдэн килограмм жинлээ? 60 кг. 60 кг жин. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн баатар хинэж төсөөлөөгүй тэр боксing тамирчин нэргүй их бат гарч ирээд нам авт юм да. Ингээд Монгол улс 88 онд ямар ч сан медалийн бохоо таслахгүйгээр ингээ хүрэлт медальтай болсон. Тэгэхээр өнөөдрийн адренер нэвтрүүлгийг нэргүй их батгаа зориулах юм. Тийм ээ тий. 1988 оны Сөүлийн Олимпийн хөрөл медальт тий. Боксing тамирчин. Одоо тэгээд энэ болохоор Монголоос Олимпиос одоо Монголын тамирчин анхны боксing төрлөөр авч байгаа анхныхын медаль гэсэн үг шүү дээ тий. Үн чи том юм байл. Маш том мөрдөд ажиллаа шүү дээ. Тий. Заавал хамтрaalч танилцуулаад үргэлжлүүлээ тий. Тэгтэл 4-4 тамирчин гарч ирнэ гэдэг чинь бол 3 тамирчин тий. Бараг 4 гарч ирэх боломжтой байсан. Брутал байна л да. Тэгэхээр манай бокс яг алт уу юм. Тийм ээ тий. Одоо бодвол ингэ штэ. Боксинг жингүүт ч одоо би сайн мэдэхгүй л гэхдээ нөгөө нэг эрэгтэй эмэгтэй нөгөө 40 хэд ингээл 50 60 гэл ингээ явахарч нэг 8 жил л 8 жил л штэ тий. 8 жингийн тэр медалийн төлөө нэг 4 8 30 30 хэдэн тамирчин гарч ирэх юм штэ тий. Тэр дунд Монгол 4 тамирч орж ич гэсэн үг штэ баг л тий. Тэгэхээр чи амар л да дэлхийн олимпик ярьж байгаа штэ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанартай амьдрын урайтай Morton Residence хамт олон маань ажиллаж байна. За Morton Residence-ийн хамт олонны барьсан бишээ F's Construction хамт олонны барьсан Morton Residence маань ерөөхдөө ийм 3 ээлж байхгүй юу. Тэгээ нөгөө эхний ээлжийг ярьжсэн те. Нэгдүгээр ээлжийг яг баригдаад эхлэн гутал энэ компани чинь урдны түүхтэй компани. Одоо 19 дугаар хороололд тэнд гэдэг нөгөө өөрийнхөө өмнөх барилгуудыг барьж ирсэн учраас тэрийг хүмүүс ер нь мэддэм байх. F's Construction барьсан барилга гэдэг. Тэгсэн чинь нөгөө F's Construction явж байгаа зайсанд те зайсан толгоон гэдэг зүүн гарталтад ингээд бариад эхэлсэн чинь ер нь ойр авийн тэр нөгөө нэг одоо сургууль цэцэрлэгийн багш нар ч бай те эсвэл ойр авд амьддаг хүмүүс ч бай байрныхаа чанарыг сайжруулах гээд ингээд нэгдүгээр ээлж нь ингээд баригдаад эхэллээ гэдгээс нь ахуулаа шуураад эхэлсэн. Тэгээ нөгөө нэг барилга нь ингээд одоо баригдаж дуусаагүй байх та борлуулалт нь дууссан байдаг гэдэг. Тэгээ яг яагаад ийм байсан гэхэлэр мэдээж нөгөө нэг барьж байгаа газрынхаа тэгээ дүүргийнхаа хорооныхоо ч үгүй юм тэр байрлалынхаа яг нөгөө нэг тулгамдаад байгаа асуудууд нь юу байдгийг тэр болгоныгоо маш сайн судалгаа тавьж байгаад барьсан чинь яг л тэр хүмүүсийн хэрэгцээнд харуулж барьсан байна. Тийм бас нэг юм аа би ч гэсэн нөгөө байр авахта нэг л юм угаасаа хамгийн түрүүнд анхаардаг. Тэр бол ямар компани барьж байгаа. Ямар түүхтэй. Тэнгүүл F's гингүүч чинь заацсан. Орол гэж ирнэ. Тий. Одоо угаасаа нөгөө нэг барилгыг цаг тухайд нь хүлээлгэж өгдөг ч гэдэм үү те эсвэл нөгөө яг хэлсэн ярьсандаа барьдаг гэдэг бол одоо нөгөө нэг борооны дараах мөөх шиг баахан барилга барьдаг компани тентгүү газар аваад 2 айлын газар авж байгаад барилга барайл 3 өрөө байраар баатад газрыг аваад ингээд битүү шүгээд исэн бол одоо бол яг ийм чанараараа ялгарч байгаа шүү дээ. Ус тосоор ялгарна гэдэг чинь ялгарч байгаа шүү дээ. За тэгээд энэ ихний ээлжийг л ингээд борлуулагдсан хэрэг манайхан угаасаа ойлгочихж байгаа. Барилгын хувьд ямар вэ гэдэг. За тэгээд цааш нь ярих юм бол нөгөө ус цэвэршүүлэх нэгдсэн систем одоо төслийн хэмжээнд буюу яг Morton Residence-ийн хэмжээнд тусад нь ингээд соёлолцсон. Одоо энд Morton Residence авсан хүмүүс мөн бол те одоо тэр гоож ус гарч байгаа ус нь бол цэвэршүүлсэн ус гарна гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ зайсангийн айлууд дундаа хамгийн хэрэгтэй байдаг зүйл нь бол энэ юм байлээ. За тэгээд үнийн дүнд одоо энэ балкон тактик бол 100% тооцдгоо. Угаасаа ч тооцдгоо байсан, цаашдаа ч тооцохгүй гэж байгаа. Тэгэхээр балконыг бол одоо үнгүүгээр өгдөг. За нэг B1, B2 гэсэн давхартай айл бүртээ хөрөлцөөтэй авц цосоолтой. Нийтдээ 375 айлын орон сууцанд 430 цосоол төлөвлөгдсөн байгаа. Гэх мэтчлэн одоо ингээд бодитоор харах юм бол энэ хажуу талынхаа барилгын цонхуудыг хаахгүйгээр те 45 м-ийн зайд баригдсан. За тэгээд энэ хүүхдийн тоглоомынхын талбай нөгөө насных нь ангилж зориулсан те дайны улсаас авчирсан юм алдарт Компан гэ брендийн одоо энэ тоглоомуудыг суйлуулсан гэх мэтлээ. За би ингээд яг ер нь бол хүмүүсийн хамгийн байр авахтаа анзаардаг болов уу гэсэн тийм даваа талуудыг хэлээд өгчлөө. За тэгээ манайхан дэлгэрэнгүй мэдээллийг шууд борлуулалтын албатай холбоотой аваарай. 76 тэг 67 9 71 70 гэсэн дугаар байна. Баярлалаа. За тэгэхээр хинээс төсөөлөг боксинг тамирчнаас нэргүй их бат гэдэг. Энэ мундаг тамирчин сөүлэлийн бас хүрэл медаль авч. Тэгэхээр нэргүй их бат бол 1962 онд Улаанбаатар хотод төрсэн. Одоо бас 63 жил юм. Аав нэргүй
гэдэг аав нь шүү дээ. Нэргүү гэдэг хүн нисгэгч. Тэгээд Монголын нөгөө иргэний агаарын тээвэр гэдгийг товчлсон Мят гэдэг үгийг анх энэ нэргүү гэдэг хүн гэж хэлээ. Ийм бас гоё түүхтэй. Одоо ингээл гадагшаа явах болохоор те төрийн далбаат Монголын иргэний агаарын тээвэр гэдэг лөө те Мят чинь тэгдэж шүү. Тэгэхээр айгүй гой сонсогддөө шүү. Тий. Тэгэхээр энэ нэрийг өгсөн хүн биш. Тий. Ээж нь болохоор Юндан гэдэг эмч хүн ба. За ингээд юу Мятын ер нь угаасаа Москваас ус анхны төлөөлөгч нь энэ нэргүү гэдэг хүн баг шүү. За тэгэхэд төрсөн ах Инкватор гэдэг байгаа. Энэ нэргүү Инкватор нь болохоор дүүгээ 78 онд болно. Энд чинь нэг 15 6 байхад нь банд багшийн секцэнд оруулсан юм байна. Чи боксing чи зодооны хвсэлтэй шүү гэдэг. Ах нь мэдчихэж дүүгээ зоддог гарч юм чи. Тухайн үед гэсэн чи төдийгүй сонирхолгүй санагдаад тэгээд орхицсан юм байна Инкватор. Тэг хүүхэд байхдаа мэдээж бусдын адил хаяа ингээл нудраг зүрүүлж байгаа шүү дээ. Гэхдээ тэгтээ бол авиастай нь бол хүн болгон иргэн тойрнохоо мэдээд байгаа хөөх. Ах нь ч мэдээд байдаг, найзууд нь ч мэдээд байдаг. Гэхдээ өөрөө бокст тэр секцэнд нэг сонирхолгүй. Ингээд сонирхолгүй явж явжаад бүр харьцангуй бүр хожуу буюу яг тамирчин хүний хувьд бол 17 наснда боксинг секцэнд анхаарсан гэж байна. Тэгэхээр чинь амар хожуу гэсэн үг байхгүй. Тийм бах тий. Тий. Гэтэ энэ түүх нь их гоё. Хичээлдээ сууж байсан чинь боксийн олон улсын хэмжээний мастер наран туяа дуудсан ба. Гэтэ тэр нь өөрөө нөгөө ангийн хүүхэд нь байхгүй. 17 настай бас. Наран туяа дуудаж хөшөө гэдэг. Замчин нийгэмлэгийн бокс аврах шалгуур тэмцээн одоо яг болох чинь. Чи өөрөө ер нь ингээд бокс ойрдог, тэмцээн их үздэг. Тэг хамгийн гол нь чи зодооны хвсэлтэй юм чинь энэ тэмцээнд орчихоо гэсэн баг. Найзаагаа. Тэгээд наран туяа тэр одоо наран туяа мастер л гэж яриад байгаа юм чинь тий. Наран туяа мастерыг дагж чиж ингээ үзүүлсэн чинь нөгөө хүүхэд чинь 57 кг хэмжээтэй. Тэгэхээр найз нь тэгсэн ба наран туяа. Чи жингээ асч байгаа. Тэмцээн болоход одоо 2 хоног үлдсэн ба. Нөгөө 54 кг-д орох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 2 хоногийн дотор 3 кг асах хэрэгтэй гэсэн үг. За ингээд жингээ асаад замчин нийгэмлэгийн тэр тэмцээнд тамирч нөгөө өөртөө таарсан тамирчин болгоно зодсоор одоо зодно л гэж яриад тий. Зодсоор хагаад финад үлдчихэ. Ямар сони бэ? Наа чи бэлтгэл хийж байгаагүй үстэй. Юу энэ чинь шууд орцгоо гэд 2 хоногийн дотор оруулчихж шээ. Анх удаа л гарч байгаа юм. Тийм ээ тий. Секцэн ч баг яваагүй шууд л орчиж байгаа юм. Одоо унган хараараа үзэж гэсэн үг тий. Тэгсэн финалд спортын 1-р зэрэгтээ Батболд гэдэг одоо тамирчинтай шалгаад түүний 3 тэгэр усаад тэгээд төрүүлчихэ. Бүр галзуу юм тийм ээ тий. Тэгэхээр нөгөө банд багш харж байгаа шүү дээ. Тэнгүүд их батыг одоо нөгөө 17 настай хүүхдийг за чи хүрээд иргээд энэ зочд бодол одоо байрлал одоо бэлтгэлээ гээд шууд гисэн байгаа байхгүй. Энэ харин өгөгдөл гэж яа харахгүй байгаа ч тий. Тэр бэлтгэл хийдэг тэр тамирчин улсуудтай тэр хараараа нэг хүү орж ирээд тэгээ бүгднгийн ялаад тэр хэдэн сарж бэлтгэл хийсэн тамирчид байдгийн тий. Тэдэртээ чи ингэж үдсээр хагаад гараад ирнэ гэдэг чинь нэг юм байгаа байхгүй өөрт нь. Тий. Тэгсэн чинь нөгөө банд багш шууд хөөе инх бат минь хүү наашир. Энэ одоо зочд бодол шууд байрлал одоо ингээ бэлтгэлээ гээд. Тэгэхээр инх бат хүү одоо хүүл гэж ярьдаг. Тухайд хүүл юм чи. Инх бат хүү амар баярлсан гинэ. За би улсын аврах шалралт тэмцээнд ингээд ордог юм байж тэгээд. Тэгэл амар бэлтгэлээ гээд гисэн чинь яг ясам дээр өөрөх нөгөө финалд үлдээд юу гэсэн нөгөө хожигдсан Батболд ба штэ. Тэрийг улсын аврах шалралт тэмцээнд явуулчихдээ. Өөрөг нь зүгээр бэлтгэл хангагчаар бэлтгэл хийлгэсэн л байгаа байхгүй. Ер нь. Тэгэхээр инх батын хор шар нөтөлцсөн. За яг наадах чинь анзаарсан бах тэр багш нар мөн тий. Тэнгүүд өөрийгөө 6 дугаар сургуулийн сурагч гингүүтээ хоршоол нийгэмлэгийн тэмцээнд 5 дугаар сургуулийн сурагч гэж өөрийгөө илэнгүүтээ баярлагчин нийгэмлэгийн тэр тэмцээнүүд бүгдэнд нь оронгууд бүгдэнд төрүүлээд ингээд улсын аврах шалралт тэмцээнд орох хэрэгтэй болчих өөрөө юу тий. Ингэнгүүтээ улсын аврах шалралт тэмцээнд ороод эхний учраа 2 дахь учраа 3 дахь бүгдийг нь ялаад финалд ахиж нэг тамирчин финалд ялаад төрүүлчтэй 17 настай хүүхд улсын аврах төрүүлсэн. Одоо хүссэн ч улсын ч улсын аврах төрүүлсэн тамирчин учраас Монгол улсын шигшээ гин тамирчин болчихжээ. Яа. Амар юм би тий. Юу гэсэн ч үгүй тий. Тийм шүү70 дээ. сонд авах боксер хичээлээ 70 сонд улсын аврах шалралт тэмцээний аврах болчихжээ гэсэн үг шүү дээ. Тийм байна. Ер нь бол Гэхдээ одоо яаж юу сони юм а гэхдээ тий. Яаж тэр нөгөө нэг боксing тэмцээн үзсэн бэ? Хэрвээ л үнэхээр яг мишог цохиж тэр нөгөө нэг амсгаа гаргах тий олон үе тоглох тэр юмудаа техникүүдээ сураагүй бол бас хэцүү шүү дээ. Харин тий. Тэг чин таарж байгаа хүн болгоно л тамирчин байж таараа шүү дээ. Тий шүү дээ. Бүр багаас хичээлсэн байна. Тэгээд адилхан жинтэй юу жинтэй. Том нөхөр очоод нэг жигнэс зөвсгөөд бол ондоо. Энд чи адилхан жинтэй яваад байгаа. Яг байгалийн юм байгаа хөө. Харин тий. За ингээд шигшөөгийн тамирчин болсон юм чинь 17 настай үчин 500 төгрөгийн цалинтай болж юм бүр. За чинь тухайд 500 төгрөөр чинь тансаглана гэсэн үг. Бууцсан байна тийшээ тийм. Шууд. За тэгээд
Өөрөө тэгээд сургуулаач 10 жилээр төгсөх боллоо. Ингэсэн чинь Москвад сурах их сургуулийн хуваар авчтэй. Тэнгүүтээ эн чинь бэлэг байхгүй. Тухайн үед бол Москвад сурна гэдэг чинь одоо манайханд бол те Нью-Йоркийн ч юм уу те эсвэл Лондонгийн ч юм уу за Токиогийн их сургуулийн ч юм уу те хамгийн том сургуулийн 100% тэтгэлэгтэй тим сурах эрх авч байгаад яг адилхан байхгүй. Тийм шүү дээ. Тэнгүүд тэрийг болиод би ерөөсөө моист орлоо. Гэт яг тэгэхээр энэ чинь нөө боксоор ерөөсөө амьдралаа залгуулыг шийдсэн байна. Ингээд дотоодын сургуульд орсон. Яах юм, энэ чинь зөвшөөрөхгүй харахгүй шүү дээ. Аав ээжийг нь өвчгсөн те. Үнэхээр тэгээд за яг хуу зодон модон хийж яхийг хараад багд нь бол те ээж аав дургуутад болиулдаг л байсан баг. Гэхдээ тэнд чинь нэг юм цаанаас өгсөн өгөгдөл байгаад ингээд нэг жил хүрэх хугацаа дотор ингээд бүр улсын аврагуулга гараад ирэхэр чи хинч бүр нүдэн орой дээр гарна шүү дээ. За ингээд явж байгаад одоо оролцсон тэмцээн болгонд л энэ олон улсын тэмцээнд медаль авна. Ер нь ингээд оролцсон тэмцээн болгонд амжилт үзүүлээл яваад. За нөгөө яг эд үеийг хэлж 84 бүр инх батгын яг бүр алтан үе гэсэн үг байхгүй. 21 2 тайх үе юм тий. Тэгсэн нөгөө 84 он чинь Лос Анжелесийн Олимпийн наадамд нөгөө 15-аас бойкотлсны нэг нь Монгол байсан. Яах вэ? Тэгэхээр социалист тимийн орнууд Олимпийн наадамтай ижил зэрэгцүүлээд найрамдал 84 гэдэг нөгөө тоглолт зохион байгуулдаг байхгүй. Өөрөөсөө. Тий, спортын 28 төрлийн тэмцээнийг өөр улсуудад ингээд зохион байгуулж. Боксийн төрлийг нь болохоор Кубын нийслэл Хаванавцад зохион байгуулж. Энэ тэмцээн болохоор 16,000 хүний судалтай нэг ордонд болж. Тэгсэн инх батгай энэ тэмцээний аврагын төлөө гараад ирж байгаа байхгүй. За одоо бүр Кубын тамирчинтай. Улсад нь Кубийн тамирчинтай. Ер нь зуны Олимпийн наадмаас хамгийн олон бокс медаль авсан улс бол Америк нэгдсэн улс юм. Хоёрт нь Куб ордог байхгүй. Тийм бах те. Кубын бокс одоо хүртэл юу та ястаа шүү дээ. Амар. Тийм. Тэгэхээр тэр нэг олон жилийн нэг юм арга барилын юм те. Тэгээ хүнийх нь өөрийнх нь өгөгдлүүд тэр уур амьсгалын юм байгаа л та. Тэгсэн финалд өөртөө таарсан тамирчин 76 оны Олимпийн аварга, 80 оны Олимпийн аварга. Бүр хошоо аварга. Тийм бүр үнэмшгүй аварга өөдөөс нь финалд гараад ирсэн гэсэн. Одоо энэ чинь нэг ясандаа яг тэр нөгөө зэрэгцээд хэлж байгаа бас давхар олимпик байх нь шүү дээ. Тэ нөгөө социалист орнуудын олимпик байх нь шүү дээ. Тэгэхээр яг одоо Лос Анжелес болсон олимпиад орсон бол жишээ нь аваргын төлөө үнэхээр инх бат энэ Кубын тамирч хоёр үзгэл байсан гэсэн үг. Тэр нөхөн яг эд үе юм. Бүр олимпийн хошоо аварга нөхөр юм биш үү? Тэгсэн яг энэ тэмцээнийг Фидель Кастро үзэж таардаг. Яа. Тэгэж нэрээ өөрийнх нь улсд болж байгаа. Тэгээд аваргын төлөө өөрийнх нь улсын тамирчин гараад ирсэн өдөрт чинь суух л ёстой шүү дээ. Фидель Кастро. Ингээ Олимпийн хошоо аварга Анхел Иререгийн хувьд одоо энэ чинь бас сүүлийн тулаанаа хийх чинь гээд бүр Куб даяар бөөн шуган болж. Тэгээ нутгийнхаа дивжэн дээр төрүүлээд зодог тайлах ёстой байхгүй. За баг тийм тий. Ингээ Кубын удирдагч Фидель Кастрогийн нүдэн дээр ялалт авна гэдэг баг боломжгүй зүйл шүү дээ. Гэхдээ Батбаяр багш ингээ дасгалжуулж байгаа шүү дээ. Батбаяр багшаа хэлснээр байгаа бүх болцоо гаргаж тоглосон баг. Тэгээс өөргөө ялсан гэж бодсон юм байна. 3 раанд тоглоод буланд очиход багш маань миний хүү энэ том аваргыг чи гэхдээ ялсан шүү. Гэтэ миний бодлоор чамд ялтыг өгөхгүй байхаа. Энэ тамирчны сүүлийн удаа нутагтаа тоглосон зодог тайлтын тоглолт нь юм байна гэд тэгтэн инх утга амар гайхсан гэж. Юу яриад байгаа манай багш гэд. Тэгэл хажуугийн 5 шүгчийн 3 нь яриад 2 нэг бацдаг гэж байгаа. Тэгээ мөнгө авчиж байгаа юм уу? Тэгээ мөнгө авчиж. 22 настай ялахын үед ялсан. Зүгээр. Тэр тоглолтын бичлэг байдаг болов? Байгаа шүү дээ. Наа чи 22 настай бүр жинхэнэ амар байгаа юм нөхгүй. Жинхэнэ гал байгаа юм нөхгүй. Дийлдэхгүй шүү дээ. Бокстэй үед бол угаасаа 22, 23, 24 бол амар үе нөхгүй. Тэгээ яг тэр нөгөө нэг угаасаа медалууд аваад үзсэн те. Угаасаа л аврагын төлөө гарч ирдэг сэтгэл зүйн бол одоо наа чи 17 үеийн хүүхэд биш шүү дээ. 5 жил үзсэн. Дандаа медальт барихын төлөө үзсэн. Улсын авраг олоод үзсэн. Ер нь бол үзүүл үзээ дээр нь гаруулах харахаар юм биш үү? Ингээд Олимпийн хошоо аваргыг гэстэй нутаг дээр нь Фидель Кастрогийн будаалтан зоддог байхгүй. Гэхдээ яг тэ тэгээд нэг 5 шүгчийн 3 нь ирээрэд өгч байгаа юм л да. За ингээд 86 яг инх батгайн яг одоо бүр яг уулын оргил дээр хамгийн оргил үе нь. Яг алтан үе нь. Яг 24 настай одоо бүр. 86 оны боксing дэлхийн аварга шалралт тэмцээн Америк нэгдсэн улсын Ирино хотод болж байгаа. Тэгсэн Монгол ардын хувьсгалт намын улс төрийн товчоноос боксing дэлхийн аварга шалралт тэмцээн хөрөнгөтөн орон зохиогдох юм байна гэд. Тэгээ явуулдаг юм. 86 онд 86 88 уу? 86 юм уу? Энэ чинь дэлхийн аварга шалралт тэмцээн. Дэлхийн аварга юм аа. Тэгсэн Америк нэгдсэн улс болж энэ чинь хөрөнгөтөн улс болж ингээд тамиртай явуулаг байхгүй улс төрийн товчоо.
Яа, начаа аг юм цаг нь бол дуусах гээд шүү дээ. Дараагийн олимп те дэлхийн авраг харамсалтай байна шүү дээ. Харин тийм. Гэтэл бусад социалист орнууд бүгдээр орсон байхгүй энэ тэмцээнд. Бүгд орсон. Зөвхөн Монгол улс л ороогүй шүү дээ. Энэ нэг хувьсгалт намын улс төрийн товчоор тэр үед нэг толгой нэрэгцэн юмнууд тэгээ явуулаагүй. Манай улс бусад социалист орнууд ороод иржтэй гэсэн чинь ингээ өөртөө хөөцөлж эхэлсэн ба. Гэвч нэгэнт ороцсон. Нөгөө виз мизний асуудал те. Нислэг энэ төр бүгд худлаалцсан. Тэгэхэд тэнд дэлхийн авраг Кубын Адольфо Орто гэдэг тамирчин байхгүй. За. Монголын тамирчин их бод ирэх юм уу? Тэгвэл би төрүүлсэн биш гэж ярьжсэн гэж байна шүү дээ. Яг тэгэхээр дэлхийн аваргын энэ тэмцээнээс өмнө инх батгай Европын цуврал нөгөө Германы химийн цом, Өрмөний алтан бүс гээд хоёр том тэмцээнд дараалан энэ Ортог ялцсан байхгүй. Дараалаад. Гэтэ ялах ялахтай аль алин дээр нь 5 тэгээр 5 шүгч 5-удаа инх бацдаг гэсэн. Тэр тэмцээнд инх батад ялагдаж байсан Венесуелийн Энгеле Петроса дэлхийн аваргаас мөнгө авчаа. Өрмөний Эмиль Чупренкийг хүрэл медаль авчаа. Аль аль нь инх бат дандаа ялагдж байсан. Тэгэхэд нөгөө Адольфо Орто гэдэг инх бат иргүүд би төрүүлнэ гэдээс нөгөө яг төрүүлсэн баг. Тэгэхээр 86 дэлхийн аварга бол инх бат гай. Яаж чахад инх бат гавьятын медалийн цуглуулганд нь ганцхан медаль байдгүй нь дэлхийн аварга шалралт тэмцээний медаль байдгүй шүү дээ. Тийм. Тэгэхэд ганц байх нь энэ алтан медаль байх байсан баг. Тэн дээр бол бүр зоолттой л байсан юм байл та тий. Тий. Тэр мөнгө хүрэл алт авж байгаа гурван тамирчин гурван хил ер нь өөрт нь нохож исэн ба шүү дээ. Тэр чинь тэгээ холж биш юм байна. Тий. Харалтаа өмнөх жил мэлэн ч юм уу те тэр Европын холбооны юу. Юу энэ амар харамсмаар юм байна. За хоёул хамт ярьж танилцуулаад сөүл рүү ахиж орно. За. Гэтэ би ерөөсөө минь хүний талаар мэддэггүй байж те. Гайхалтай жинхэнэ очир алмаац байна шүү дээ те. За. Нэвтрүүлгийн маань би юу ярих зохиолоо гэдэг чинь. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр төр зогс буяар нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байгаа Монголын төмөр зам буюу те Улаанбаатар төмөр замын хамт олон маань ивент тэтгэж байгаа. Тэгээд ер нь бол мэдээж Улаанбаатар төмөр замын хамт олон маань те өөрсдийнхөө хийж байгаа үйлчилгээг совчлуулна гэж юу байхав те манай одоо галт тэргээр өөрсдөө гэх юм хаашийн те тэхгүй штэ. Тэгсэн хэрнээсээ бид бүхэнтэй юунд гоё нийлээд идэв вэ гэхээр энэ нөгөө нэг монголчуудынхаа хийж бүтээсэн зүйлс энэ гоё үүх түүхийг те энэ гоё алдартай хүмүүсийн иргэн одоо нийтдээ танилцуулж хөргөж байгаа энэ үйлстэй маань илүү хамтардаг болов. Тэгээ дээрэс нь бас манай од мөндрийн энэ шинжлэх ухаан танин мэд хөгжсөн зүйлийг их орондоо дэлгэрүүлмээр байна гэсэн энэ хүсэлтэй маань зоригтой манаас нийлж хамтран ажилладаг болов гэж би боддог юм. Улаанбаатар төмөр замын хамт олонныгоо. За тэгээд төмөр замын хамт олонны маань одоо хөргөж байгаа ганц зүйл нь гэх юм бол те. За та бүхэн маань төмөр замын гарам гэж байгаа. Ард иргэд маань төмөр замын гарман дээрээ л маш анхааралтай байгаарай. Өөрийн эд хөрөнгө болон те амь насаа, үр хүүхдийнхаа, гэр бүлийнхаа тэр бүх үнэт зүйлсийг хайрлаж хамгаалж явах хүн нь та яг өрүүлэн дээр сууж байгаа. Тэр жолоог барьж байгаа хүн та юм шүү. Тийм учраас одоо төмөр замын гарам руу бити яараараа, орох гэж бити яараараа. Угаасаа зохицуулагдсан хуваар цаг минут гэж байгаа. Тэрнийхэн дагуу л гараад яваарай. Тэгээгүйгээс болоод бидэнд яг бодит тохиолдолд тэдэн 100 гараа бай шүү. Энэ болгоныг тэр нүд халтар амар зургууд байна шүү дээ. Тэр болгоныг нийтэд гаргадаг хэцүү. Тийм учраас та бүхэн маань ухаантай байгаараа төр зогс битгий яараараа гэж нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байгаамаа. За тэгээ Улаанбаатар төмөр замын хамт олондоос талархлаа илэрхийлье. Та бүхнийгээ ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэр 86-нд нөгөө химийн цом энэ тэр нөгөө төрүүлсэн гэдэг ааш. За тийм. Тэр чинь Герман улс зохиогдож. Тэгээд нөгөө дэлхийн 3 удаагийн авраг Кубын бокс чинь нөгөө Адольфо Ортог 5 тэгээр гусчаа штэ. Тэгсэн юм босоо. Тэр тэмцээний дараа инх батыг төрүүлсэн тэр тэмцээнд төрүүлж чаад тэгсэн сэтгүүлч та энэ тэмцээнд хэрхэн яаж төрүүлвэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр нь би рингэн дээр их оронтойгоо цуг гарч ирсэн гэж хэлдэг байхгүй. Амар гоё юм. Тэр Германы хүнд очиод те. Гэхдээ яг бүтүүгээр нь бүр гоё. Би рингэн дээр их оронтойгоо цуг гарч ирсэн. Гэхдээ энэ шилдэг тамирчин хаалын хотын хөгжөөн дэмжигчний ачаар та нартайгаа би цугтаа яллаа гэж хэлчихгүй юу? Тэгсэн хаалын хотын хөгжөөн дэмжигч нөгөө Монголын инх бат гэдэг бүгдээрээс амар гоё баярлдсан баас тэ. Ингээ хэлчихэл юм болчих. Үүний дараа хаалын хотын дарга инх батгаад хотынхон хүндэт иргэн гэдэг. Юу гэдэг вэ? Өргөмжлөг гэдэг. Амар гоё гоо. Тийм. Ямар гоё юм бэ те. Түүхэн нэх гоё гоо тэ. Хил хязгаар юу байхгүй гоё хүнлэгдэж чадчих шүү дээ те.
би рингэн дээр их оронтой гарч ирсэн. Гэхдээ хаалын хотын тэ та бүхний иргэдийн тэр дэмжлэгтэйгээр би авраг авч чадлаа гэсэн чинь хаалын хотын баярлаад хотын дараа нь хүртэл баярлаад хүндэт иргэнэ болгодог. Энд гэхдээ бас хүнийх нь хөвч гисэнтэй маш ухаалаг хүн байш шүү те. Тий. Их мундаг харин тий. Аль алиг нь шууд ингээ багтаагаал хоёр өгүүлэлт хэлсэн ба шүү дээ. За ингэж хагаад одоо нөгөө уулын ориглоос одоо яг жоохон бууж эхлэв штэ 26 нас гэдэг бол бокс юу жоохон гэтээ амар уналт биш юу. Ер нь эд байгаа хэвээрээ. Тэгэхэд Олимпиас медальтай ирнэ гэдгээ өөртөө маш ихтгэлтэй байсан. Яг л Олимпиас өмнө хэдэн жил жингийнхэн шилдэг боксчдын жагсаалтанд байн бичиж юм чинь. Бүр багийнхаа ингэж хэлсэн маа штэ. Би Олимпиас медаль авнаа. Яг одоо энэ баригдаж байгаа энэ шинэхэн хороолоос энийг 11 дүр хороол гэдэг юм байл. Би энэ 11 дүр хороолоос би бүр байр авна. Тэр Олимпийн медалийн шагналаар гэд. Тэгж ярьж исэн ба. Тэгсэн медальтай хүрээд ирлээ штэ. Тэ. Медальтай хүрээд ирсэн чинь хотын дарга энэ шгүй. Энэ шгүй ингэж хэлсэн ба. За. Урд нь манах медаль авч ирсэн тамирчид маань. Гэхдээ Улаанбаатар хотод төрсэн анхны олимпийн медальт нь чи юм байна. Чи Улаанбаатар хотын иргэн. Би Улаанбаатар хотын дарга. Чи Улаанбаатар хотын хаанаас байрамаар гэсэн чинь би 11 дэх холоос байрамаар 3-оор байрталч. Яа. Үнэн гоё түүхүүд. Тий энэ нэрээ ямар гоё цаанаасаа тий. Тий. Гэхдээ нэг үнэн гачин түүхүүд шүү дээ. Сүүлийн олимпиад манайхан уулын хүрэл медаль авчаад байна шүү дээ. Урд нь яг дандаа л мөнгө авч ирсэн л да. Гэтэ эн чинь нөгөө буурч аим шиг нөгөө төр засгийг харагдчихгүй юу? Энд чинь медаль бол медаль шүү дээ. Тэгсэн сүүлийн олимпиад оролцсон нийт баг тамирчдыг вокзалын үүднээс нэгдсэн журмаар автобус суулгаад шууд биеийн тамир спортын улсын хорон дээр авчиад загналтын бүгдийг чагсааж чаддаг. Та нар өстө муу оролцлоо энэ төр гээд 2 цаг гаруй загналтын бүр тийм ярваа байлаа шүү дээ манай ус чинь нөгөө. Тэгэд тэмцээнд бүгд гоё айдтаас уцтай байгаа шүү дээ. Одоо наадуулаа тайл гэд бүгдийг ингээд хураагаад уусах тушааж. Тэгсэн тэнд ажиллаж исэн нэг эмэгтэй хүүшээ энэ бидний загныхаа энэ олимпийн медаль авсан энэ хүүхдэд наад хувцсыг нөгөөд явуулж болохгүй мө гэд. Тэгсэн чинь нөгөө загнаж исэн хүмүүс нь ч өөрсдөөсөө би бинийгээ хараад ичээд нөгөө тамирчтан ч гэсэн загнуулж байгаа ч гэсэн тийм инх батыг явуулаач энэ хүүхдийг гэд. Тэгээд инх батгаа айдтаас хувцас ганцаараа авч үлдсэн юм гачин төгөөд. Юу ч гэмээр юм дээ тий. Харин тэгэл яг нөгөө ингээл юмны дагуул хөгжиж байгаа нь энэ багт тий. Тий. 88 оны Сөүлийн олимпиас инх батгаа хүрэл медаль авахад Чингис хаан хамтлагийн жаргал сайхан яг үзэж суугаад бүр догтлоод үзэг цаас гартаа нийлвсэн ба. Тэгээд шүлэг бичиж байгаа юм. Эхний хоёр мөр нь ороод ирсэн гэсэн. Та бидний итгэлийг алдаагүй, тамирчны ялд хямдхан алдаагүй гэд бичсэн гэж байна. Тийм ээ тий. Гэт бүр зурсгийг л ороод ирсэн. Ингээд нөгөө шүлгийг үржлүүлээд бүтэн болгоод тий. Дэндвийн бүр дөрж гоод авчиад тамирчны алдар гэдэг дууныхаа шүлгийг би инх бат зөрлөөд тамирчны алдар гэдэг дууны ингээд тэг шүлэг бичлээ. Та ингээд уншаад өгөөч гэд. Тэгсэн чинь агуу яруу наригч байна тий. Үнэхээр гоё шүлэг байна. Гэтэ чиний дууны эхний бадгийн тэр сүүлийн хоёр мөр нэг л болохгүй байна. Жохон солиу сольчаараа гэд зөвлөгөө өгч. Тэр нь ямар мөр гэхээр алаг сайхан нүдэндээ баярын нулимстай зогссон гэдэг мөрөхгүй юу? Яг тэр нөгөө дэндвийн бүрдэрж бод ингэж буусан гинэ. Нүдэндээ нулимстай зогсон гэхээр нэг адуу морил буугаад ийн гэсэн гинэ. Тэгэхээр жаргал сайхан гоо. За би засъя. Харин та одоо батлаад өгчих гээд гуйгаад үгийг нь батлуулж байж. Тухайн чинь юм болгоныг батлуулдаг байх юм байна л да. Солист нь үе юм чинь. За ингээд инх бат маань нүдэндээ нулимстай дэлхийн дэвжээн дээр төрийн далбаага мандуулаад зогсож байсан болохоор өөр үгээр би солигээс сольж чадаагүй. Алаг сайхан нүдэндээ баярын нулимстай зогсон гэд. Ингээд яг солихээр тэр нүдэнд нь харагдадсан гинэ. Тэгээ солигээд агуу яруу наригч хэлчихэд байдаг. Тэгэхэр нь солихгүй тэр чигээр гусцсан юм байна. Тэгсэн хожимд дэндвийн бүр төрж байгаа. Гавьяач байгаа хта уулзаад засааг нь болж чиний зүг байж гэж хэлсэн ба. Ингээд энэ дуу 92 онд олонний хүртэл болсон цагаас хойш одоо бүр тамирчдын маань сүлд болсон тий. Энэ бол нэргүй инх бат гойд зөрсөн дуу байл. Хүүх ямар гоё түүхээ те. Харин. За ингээд амжилт нь бол бид нар ингээд ярих юм бол хэдэн 10 тэмцээнд алт мөнгө хүрэл медаль бол тоймо алдсан. Үнэхээр нэргүй инх бат бол мундаг тамирч. Ингээд Америкийн нэгдсэн улсад сүүлийн хэдэн жил ер нь нэлээд удаа хугацаанд ажиллаж амьдарч байгаад тэгээд нэг их орондоо ирээд хэдэн жил юм. Тэгсэн нөгөө зүрхэнд нь жоох асуудалтай.
юу хийцэн энийг юу гэдэг вэ нэг ингээд юм хийгээд найз ихнэр угаасаа 3 дахь эмэгтэйг тэр тасагтны ажилт. Тэгсэн их хотуудыг тэр энэ зүрхэндээ юмтаа гэдэг нэг мэдчихсэн. Тэгсэн хөөрхий 60 наснда яг 3 жилийн өмнө хөөрхий нөгөө зүрхний өвчнөр өөдөлцсөн. Нөгөө зүрхний шигдээс юм шиг байна. 22 онд юм биш үү те. Ингээд хэдий 60 наснда цэл залуугараач гэсэн. Гэхдээ түүний үлдээсэн энэ амьдрал бол бидэнд 100 жилээр ингэж дурсан санах тийм бахархалтай гоё амьдралаар амьдэрсэн ба. Тийм байна. Юу вэ? Ийм хүн бидний тунд байсан юм уу гэмээр бүр те. Кино үзэж байгаа шүү дээ. Энэ хүний чинь тэр анхны гаргаж байгаа шийдвэр мэдрэг ямар бүр угсаал ингэж чигээрэл явчихж шүү дээ те. Ямар гоё сонсууштай, ямар гоё таниуштай ийм хүн байваа. Үнэхээр бахархан хүн байна оо харахгүй. Тэгээ би нөгөө түрүүн нэвтрүүлгийг эхлэхээс өмнө нөгөө нэг нэрийг сонсчоод эндээс нэг бас чадхаараа хайгаал ингээл харсан чинь нийтдээ 320 гаруй тулаан гэж шүү дээ. Юу гэсэн ч вэ? Одоо 320 гаруй тулаан тултаад хамгийн амар нь 270 хэдтний ялсан. Тэгэхээр чин нийт одоо бүх тоглолтын 100% гэж бодох юм бол тий бараг 80% нь ялаад явсан. Ийм тамирч байхгүй шүү дээ. Маш ховор тоо шүү дээ энэ чинь. Тэгээд манай монголчуудыг яг нөгөө нэг одоо боксийн төрлөөр те медаль авч болдгиймаа гэдгийг баталж харуулж өгөөл тэн чинь ард нь өчнөөн залуучуудад энэ зам масаж өгч байгаа шүү дээ. Тэгэл 92 оноос ахаал бид нар чинь Барселона Олимпиас баяр сайхан хүрэл медаль аваад ингээл одоо те Риогоос Лондонгоос тэгэл Бээжингээс Бээжингээс бид нар чинь Олимпийн алтан медальт болсон шүү дээ. Бадрууган. Гэх мэтчлэн энэ юмыг эхлүүл тэр мөсийг хагалж өгнө гэдэг чинь те тэр хүнд цаанаас нь заяагдсан л нэг юм марал туулаад гараад ирж байгаа байхгүй. Тэгээ мэдээж авах ёстой хүндлэлээ ихэнх нь авах ёстой энэ сайхан хүндлэлүүдээ амьд ахуйнаас нь авч чаддгүй юм байлээ л те. Түүний дараа голн бидэгтээ энэ гав яг энэ зүйлийг байнга дурсаж одоо мандуулж түгээж явах хэрэгтэй. За ингээд нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр чанартай амьдрын урайтай Морьтон резиденси хамт олон маань ажиллалаа. За мөн төр зогс бүү яар нөлөөллийн аяныг хэрэгжүүлэгч Улаанбаатар төмөр замын хамт олон маань энэ дугийн дугаарыг ивент итгэлээ. Нэвтрүүлгийг та ТV телевизээр болон Одмондөр 83.3 107 хостолгоно хүлээн аван сонслоо. Дараагийн дугаар уулзъя. Баярлалаа танд. За баярлалаа шээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.